За сайн байцгаана уу та бүгдийнхаа амар амгалан гэрхийн ялдамж шинэ оны минь төргий 26 оны жилийн шинэ өдрүүдийн мэндийг хүргээд за энэ оны гар гэрхсийн төлөв байдал танд ер нь ямархуу байдлаар нөлөөлөх нь вэ гэдэг ерөнхий төлөвийг танилцуулах гээд ингээд бэлдэж байна. За тэгээ та бүхэдтэй өнгөрсөн 25 оны туршид бид нартай хамт байж санаа бодлоо солилцож хийж байгаа энэ одоо зөвхөн ажлыг мань бас бусдтай хуваалцаж түгээлцэж санаа бодлоо бичиж байсанд баярлалаа. За ер нь бол 26 оны туршид бол бас үргэлжлүүлээд хамт байх байхаа гэж ингэж найдаж байгаа. За сайт маань бол 6,000 дагагчтай болцоод байна. Тэгэхээр бас тодорхой хэмжээгээр энэ маань хүнд хүрч байна гэж ингэж ойлгож байгаа. Хэдийгээр энэ бол их олон дагагчтай хүмүүсийн тухайтад бол өчүүхэн боловч миний хувьд бол бас болж байна. Ажлынхаа хажуугаар хийдэг энэ сайн дуртай болохоор хийдэг энэ ажил маань бол бас яг адилхан энэ зүйлийг сонирхдаг астрологийн төлөв байдлыг харж өөрийнхөө амьдрал ахуйда хэрэг болох зүйлийг нь авч ямар үед ямар алхам хийх нь зүйтэй вэ гэдгийг бас ингэж шинжиж үздэг хүмүүс бол миний энэ зорилгыг хардгаа гэж ингэж би ойлгож байгаа. За Арслангийн ордынхны тухайтад бол энэ жил 26 он бол амьдралын эрч хүч сэргсэн, олдын анхаарлын төв дэргэж ирсэн, карьер болон хувийн хөгжилтөд нэлээд том өсрэлт хийх алтан үе гэж ингэж астрологчид үзэж байна. За яагаад алтан үе гэсэн бэ гэхээр бархас вад буюу бүхнийг ивэдэг, дэмждэг, тэтгэдэг, өсдөг одоо өсөлт амлалт хөгжлийг санал болгох тийм юм амладаг. Дандаа сайхан өсөлт хөгжил рүү тэмүүлэх тэр одоо урам зориг хайрладаг бархас үед гараг таны нэгдүгээр гэрт орж ирж байгаа юм байна. За тэгэхээр энэ зурхай бол бас зөвхөн нарны орд төдийгөө сарных асцендент буюу мандалт орд аль алинд нь хамаатай шүү. Жишээлбэл мандалт орд нь арслан байвал энийг үзээрэй. Мөн зурхайн одоо зураг дээр чинь сарчин бас арслангийн ордонд байж их юм бол бас энийг үзээрэй гэж. За мэдээж нарных бол ойлгомжтой тийм ээ. За тэгэхээр 12 дугаар гэрт байсан юм байна өнгөрсөн он жилүүдэд бол. За 12 дугаар гэрээс одоо 1-р гэр рүү шилжиж байгаа юм байна. За энэ бол 26 оны 6 сараас эхлээд энэ тэлэлт явагдана. 1-р гэрт чи 26 оны 6 сараас эхлээд орж иж байгаа юм байна. За энэ бол 12 жилдээ нэг удаа л тохиодог хамгийн одоо том боломж завшаа харилцсан ийм үе гэж хэлдэг. За яг энэ дээр бол би бас хэлэх үг байдаг. Ягдгүй л би одоо жишээлбэл 2016 билүү 15 билүү 16 онд яг миний ордод байж исэн. 1-р гэрт орж ирж байсан бархас үед. Яг тэр үед бол одоо үнэхээр азтай үе тохиогоод одоо докторийн судалгааныхаа ажлаар scholarship буюу тэтгэлэг төтлөөр аваад ингээд би бүтэн жил одоо Европын албаны тэтгэлэг хөтөлбөрөөр бас сурж ялаа. Тэгэхээр энэ бол амьдрал талаас бас том тэр болгон олддоггүй боломж тохиосон үе. За мэдээж өөрөөс чинь бол мэдээж хичээл зүтгэл шаардна. Тэгээд тэр хичээл зүтгэлийнхаа үр дүнгээр бол та нэгдүгээр би та хинбэ гэдгийг бусдад харуулах та өөрийнхөө одоо өөрийгөө хамгийн сайнаар харуулж тэрнийхээ хичээл зүтгэлийнхаа одоо үр шимийг бархас байдгарыг танд харамгүй хайрладаг юм үе гэж ойлгож болно. За тэгэхээр та хувийнхаа амжилтаар одоо солгорно гэж ярилганда монголоор бол те нэлээд тодорч гарахыг хэлж байгаа юм. Хувийн өсөлтөр. За тэгээд энээсээ болоод өөрөө өсөлт хөгжил чинь танд өөртөө итгэх байдлыг илүү нэмнэ. Би махбодод гадаад төрхийн чинь хувьд ингээд бусдаас онцгой ялгана. Та үнхээр гэрэлтэн гэсэн. За энэ үед яг шинэ төсөл эхлүүлж болно. Олны өмнө гарч өөрийгөө илэрхийлж болонтой хүмүүс таныг илүү дамжиж илүү их сайн одоо илүү хөгжих, илүү өөрийгөө илүү сайнаар харуулах ийм боломжууд бол таны өмнө нээгдэх нэ.
За энэ бол таны хувьд хамгийн аз жаргалтай үе гэж ингэж харж болно шүү. 6 сараас хойш. 12 дугаар гэр гэдэг бол алсын аялал, одоо шашин шүтлэг, ганцаараа байх, өөрийгөө олох гэдэг гэсэн юм илүү одоо өнгөрсөн он жилүүдэд одоо тийм чухал байсан бол одоо 26 оны 6 сараас эхлээд таны нэгдүгээр агшд орж ирж байгаа. За бархаас удаарыг. За ийм чухал сонирхолтой бод их өөдрөг сайхан мэдээгээр Аслангийн ордныхоо төлөв байдлыг хэлж байна. За таны гэрэлт хөө ирж байгаа юм байна шүү. За нэг санаад авчих. За дараагийнх нь бол оны эхэнд Сатурн буюу Санчир гараг, Нептун буюу Далайван гараг барилаас олж байгаа. Оны эхэнд 1-2 дугаар сард шүү. Сатурн нь 1 сарын 26-наас эхэлж байгаа баг шүү. За Нептун нь бол 2 сард өнгөж гаргаад эхлэх баг. За ингэхлээр хоньны орд байж исэн гэдэг чинь таны 9 дугаар гэрт хоньны орд нь орж иж гэдэг чинь таны 9 дугаар гэрт орж иж байгаа гэсэн. За 9 дугаар гэр гэхээр бол боловсрал дээд боловсрал алсын холын аялал, гүн ухаан шашин шүтлэг, үзэл бодол одоо ертөнцийн үзэх юм уу? Тэр бүх одоо ойлголтыг илэрхийлдэг. Сэтгэл үнэмшил бол илүү гүнзгийрнэ гэж. Амьдралыг үзэх үзэл чинь илүү гүнзгийж чадруу хорно гэж. За мэдээж зарим нэг юм бол гадаадаас суралцахаар явна, эрдэм шинжилгээний ажил хийж байгаа бол одоо илүү одоо дээд шин зам мөрийг хайж эхэлнэ юм л дээ. За мэдээж энд бол Санчир гараг буюу одоо нэлээ хатуу сахилгатыг эрхэмлдэг энэ гарагийн нөлөөгөөр бол та илүү тууштай, илүү одоо тийм хариуцлагатайгаар энэ зүйл рүүгээ ингээд урагшлна гэсэн үг. Яг тэгвэл энд бол утга учиртай ярил хариул хийж байгаа хүн бол өөрийгөө үргэлж ингээд одоо чамлж идэг. За миний энэ ч бол юу ч биштэй, би илүү их юм мэдгэстэй гэдэг. Илүү дээд, илүү утга учиртай, илүү одоо тийм дээд түвшин рүү тэмүүлэх тэр ярил хайгуул судлахаар орно л гэсэн үг. За Нептун гэдэг гараг бол Далайван. За энэ бол гүн гүнзгий мөрөөдөл тэгээд одоо тийм хүсэл мөрөөдлөөс гадна бас тийм зүн сонг маш хурц болоод төсөөллийг маш одоо их чамд одоо чухалд тооцдог ийм үе л дээ. За тэгэхээр магадгүй энд бол урлаг соёлынхан гэдэг юм уу, эсвэл одоо илүү тийм бүтээлч тийм салбарт ажилладаг хүмүүс одоо шууд кино, урлаг гэх мэт ийм салбарт ажилладаг энэ хүмүүс бол одоо бас нэлээд тийм чухал 8 дугаар гэрээс 9 дугаар гэрлөө орчиж байгаа учраас тэгэхээр энэ бол ярил хайгуул, ихтгэл үнэмшил, шашин шүтлэг, за тэгээд далд мэдлэг энэ тэр одоо зөвлөлөө гүнзгийж явна. За тэгээд төсөөллийнхаа дагуу зэн сонгоо хөгжүүлэх үднэсээр энэ дээр илүү амжилт олно л гэсэн үг. За дараагийн нэг чухал гараг бол уран буюу Тэнгэрийн ван гараг, аян цахилгааныг илэрхийлдэг, эрч хүчтэй гинтийн өөрчлөлтүүдийг илэрхийлдэг. Энэ гараг таны 10 дугаар гэрээс 11 дугаар гэр рүү шилжиж байгаа байд. За 11 дугаар гэр гэдэг бол юу гэдэг вэ гэхээр энэ бол нийгмийн хүрээлэл, найз нөхөд хамт олон энийг илэрхийлдэг. За тэгэхээр уран буюу Тэнгэрийн ван гарч байгаа гэдэг бол гинтийн өөрчлөлт бол гарч иж магадгүй гэж. Магадгүй одоо технологи цорилсан одоо тийм шинжилгээ хийхийг тэмүүлсэн тийм хамт олонны дунд ордог ч юм уу те. Өөр мэт одоо тийм шинжилгээгэрч хайсан тийм хүмүүстэй нөхрөлдөг. Олон нийтийн үйл ажиллагаанд ингэж оролцох тэр арга барил хөтөч нь өөрчлөгддөг. Магадгүй цахим орчинд гинтийн тийм маш нөлөө бүхий хүмүүстэй ингээд хамтрах тийм боломж бүрддэг ч юм уу те. Нэг иймэрхүү тохиолдлууд бол таны өмнө 26 он танд нээж өгч байна гэж ингээд ойлгочих болох нэ. За дараагийнх бол энэ хэртэлтийн үед нар болоод сар хэртэлтүүд. За нар болоод сарны хэртэлтүүд энэ жилийн одоо тийм цикл байдаг л да. Жилдээ 2-3 удаа заавал нар сар хэртдэг. Хамгийн олондоо бол 6 удаа хэртсэн энэ жил байгаа л да. Яг ковидын жилүүдэд энэ бол 6 удаа хэртэлт энэ болж ирсэн. Энэ бол онцгой өөрчлөлт, онцгой одоо тийм бас нэлээд таатай биш хэцүү энэ үе. За энэ үеийнх бол за нар сарны хэртэлт бол 2 сард эхлэх юм байна. За 2 сарын 17-нд нар хэртээд 3 сарын 3-нд сар хэртэх юм байна. За энэ нар сарны хэртэлтийн энэ үеийг бол коридор үе гэж нэрлэдэг. Коридор.
За энэ яаж яах вэ гэхээр арслан болоод хумхын ордны тэнхлэг дээр явагдана гэж байна. Арслан гэхээр нэгдүгээр гэр, хумхын орд гэхээр таны 7 дугаар гэрт явж байгаа юм. За тэгэхээр энэ бол нэгдүгээр гэр гэдэг бол та өөрийг чи илэрхийлж байгаа, өөрийг чинь гадаад өнгө төрөвч та хин гэж харагдаж байгаа хөтэ эргэн тойрноо. Тэгэхээр хуучин баг, хуучин одоо тэр биегээсээ салж жинхэнэ арслан та хэм бэ гэдгийгээ илэрхийлэх ийм үе ирж байна гэж хэлж болно. За 7 дугаар гэр дээр хумхын ордон буюу таны 7 дугаар гэрт байж байгаа учраас энд гэрлэлт эсвэл бизнесийн түншлэлт чинь маш том өөрчлөлт орох магадaltaй гэж байгаа юм. Орох магадaltaй. За магадгүй бизнесийн түншлэлт маш том өөрчлөлт орохын зэрэгцээ гэрлэлт, хайр дурлал, дотн харилцаа холбоод бас маш чухал шинжилгүүд гарч ирнэ. Шинэ харилцаа эхэлнэ. Хэрвээ одоо хосоо хайж байгаа хүмүүс бол шинэ боломжууд олдно. За зарим нэгэн одоо үе өнгөрөөсөн гэдэг юм уу, эдистийн одоо ам цав гарсан тэр харилцааг бол магадгүй хэртэлтэй үед дуусгах тэр алхмаа хийж магадгүй гэсэн. Иймэрхүү төлөв гарч ирж байна. За дараагийнх нь бол сугар гараг. За сугар гараг бол таны 4-р гэрт ухрах хөдөлгөөн 10-11-р сар энэ бол. За 4-р гэр гэдэг бол таны ээж аавын чинь гэр орон, үйл хөдлөх хөрөнгө. За энэ асуудлыг хөндлөнө гэсэн үг. За тэгээд тэр үед нь сугар гараг ухралт хийж байгаа. Ухрах хөдөлгөөн хийж байгаа, ретро хөдөлгөөн. За ретро хөдөлгөөний үед яадаг вэ гэхээр за тэгээд энэ бол 10-11-р сард болж байгаа. Тэгэхээр гэр бүлийн харилцаа болоод орон сууц, үйл хөдлөх хөрөнгөний асуудлуудыг эргэж харах хэрэгтэй болдог. Өнгөрсөн хийсэн алхмууд чинь зөв байж үгүй юу? Хэрвээ тэнд чинь ямар нэгэн асуудал байсан бол, алдаа байсан бол тэрийг засах үе гэж. Ретро хөдөлгөөний үе учраас шүү дээ. За магадгүй зарим нь гэр орноо тогтчуулах удаа бодоод амжихгүй байсан тэр засар тогтчлоо хийх. За магадгүй зарим нэгэн хүмүүс нь эцэг ихтэйгээ холбоотой зарим нэгэн хуучин асуудлууд зөхөгдөж гарч иж магадгүй гэж. За энэ үед бол ер нь гэр бүлийн харилцаа нэлээд тийм хайр, халамжийг хүчтэй мэдэрсэн үл ойлголцол энэ төр өнгөрсөн онжилуудад байсан бол тэр ил гарч иж байгаа хэдий ч тэрийг засаж сайжруулсан, ойлголцсон иймэрхүү үе ирж байгаа юм байна шүү. За тэгэхээр энэ бол сугар гараг танд. За ер нь сугар гараг бол тэгээд хайр дурлалыг илэрхийлдэг, бүтээлч үйл ажиллагааг илэрхийлдэг, таны дуртай хийдэг хоббиг илэрхийлдэг, хүүхдийг илэрхийлдэг. За гэхдээ энэ нь тэгээд таны 4-р гэрт орж иж байгаа гэдэг чинь гэр бүл ээж автай холбоотой асуудалд чинь илүү хүчтэй нөлөөлөд эхэлж байгаа юм. За сүүлчийнх нь болов гараг энэ 26 онд чухал нөлөөлөх гараг бол ангараг гараг. За ангараг гараг гэдэг бол гал махбодтой. За тэгэхээр оны сүүлчээр бол яг таны арслангийн орд дээр ангараг гараг ретро хөдөлгөөнд орж байгаа юм. Оны сүүлчээр. За тэгэхээр энд бол ангараг гараг гэдэг бол дандаа идэвхтэй үйл явдлыг нэлээн одоо өрсөлдөөнч одоо дандаа тэмцэж өрсөлдөх шийдэмгий алхам хийх юм тэр байдлыг илэрхийлдэг болохоор тэгээ ретро хөдөлгөөн байгаа учраас одоо та эдэндүүх яаруу байдаг ч юм уу. За энийг хийчих юм бол ингээл болчих юм шиг байна штэ гэд айгуу тийм одоо тийм гоцом шийдвэр гаргаж магадaltaй юм байна л да. Амархан шийдчих юм шиг санагдав. Гэвч бас тийм биш шүү. Яг бол ухрах хөдөлгөөн гэдэг бол үргэлж бодолтой алхам хийгээд хийчихсэн алхмуудаа эргэж харахыг шаарддаг учраас энд жоохон хитрхи идэвхтэй байхаас бас жоохон болгоомжтой, жоохон хүлээгээр хийж хит ачаалал авах хэрэггүй. Одоо жишээлбэл тамирчин хүмүүс авах бол одоо бүр дээд зэрэгээр өөрийгөө шавхах. Энэ төр бол бас тийм сайнгүй гэж ирч хүчээ зөв хуваарлаарай гэсэн. За иймэрхүү сонирхолтой төл бодол гарч байна. За ер нь 26 он бол арслангийн өөрийгөө нэх амьдралынхаа шинэ 12 жилийн циклийг
эхлүүлэх ийм ялалтын маш чухал жил болж байна гэж ингэж гарч байна. За энэ хүрээд Арслангийн орны төлөв байдлын өндөрлөе. Та бүхэн минь хүртэл хамт байсан баярлалаа. Мэдээж таалагдж байгаа байх. Таны ялалтын жил гэж байгаа учраас за энэ бүхэн та бүхэнд удахгүй биелэх болтугай. Хамт байсанд баярлалаа. Лайк, share, subscribe хийгээрэй.